Сайн байцгаана уу. Доктортой байдлын зөвлөлөөс нэг ийм дүгнэлт өгсөн байна. Үр дүнд чиглэсэн тогтолцоонд шилжих шаардлагатай байна. Засгийн газраас дараа жилийн төсвийн төслийг боловсруулан өргөн мэдүүлэхдээ тухайн жилд хэрэгжүүлэх төсвийн бодлого, зорилгыг наривчлан тодорхойлж, үнэлэх үнэлгээ шалгуур үзүүлэлтийг гардгүйгээс шалтгаалan тухайн жилд авч хэрэгжүүлсэн төсвийн бодлогыг үнэлэх боломж хязгаарлагдсан байна гэнэ. Тэр энэ төсөв ер нь үнэлэгдээгүй юм биш үү? Одоо ингээд яг энэ дүгнэлтийг харах юм бол тийм байгаа байхгүй. За хамгийн одоо нарийн нэг тэр шалгууртай холбоотой юмыг асууя л та. Эрүүл мэндийн дэмжих сангаас асууя. 2025 онд эрүүл мэндийн дэмжих сангаас хамгийн олон тоогоор санхүүжилт авсан оншийн хамааралтай бүлгийг нэрлэе. Эхний 10-ыг ч юм уу нэрлэе заяа. Нэрлээд за тэн дээр аль аймаг хамгийн олон санхүүжилтыг авсаныг нэрлэнэ. За нэрлээд оншийн хамааралтай бүлгээ нэрлэлээ, аймаг орон нутгаа нэрлэлээ 2 дугаар алхам. 3 дугаар алхам яах вэ гэхээр тэр оншийн хамааралтай бүлгийн өвчнүүд дотор аль нь нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх одоо чугамар сэргийлэгдэх боломжтой өвчнүүд гэдэг нь чагсаалтад гаргаад хэлээд ихтэй та нарт байгаа угаасаа. 2 дугаар асуудал нь манай энэ гэр бүлийн яамнаас ирсэн энэ нөгөө гүйцэтгэл дээр яг нэг юм муу сурдаг хүүхдийн амийг ингээд би одоо бараг 2-3 жил дараалж өрн дандаа харах юм ба. Яагаад муу сурдаг гэхэлэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг иргэний одоо төрөлхийн болон алдагдсан чадамжийг боломжит дээд хэмжээнд сэргээн гэсэн байгаа. За 2025 онд хүмүүсийг сэргээсэн гинэ. За яаж сэргээсэн гэсэн чинь хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэнээс биеийн үйлдэл үйл ажиллагааны олон улсын стандарт ангилын дагуу үнэлгээ хийлгээд тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд 5% гэж зорилт төвшин 9.3 болсон гинэ. За яаж тийм болсон бол гэсэн чинь зүгээр судалгаа авсан байгаа. 48 мянган иргэдээс судалгаа авсан гинэ. Тэр судалгаанд судалгаа авж ийна, ерөн тэгээд авж ийна гэдэг хүнсэн байх юм. Энд ч одоо тийм улсын төсөв төлөвлөгөө одоо ийм байж болдго юм уу? Хоёрдугаарт нь төрөлхийн болон алдагдсан чадварыг сэргээсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн гинэ. 2025 онд 16% байсан чи 14% одоо багассан гинэ. Тэгээ яаж багассан болгийг харсан чи 25 онд 2000 хүн 18-аас дээш насны 2000 хүн 0-аас 18 насны 572 хүүхэд хөгжлийн бэрхшээлийн цуцлуулсан гинэ. Би хөгжлийн бэрхшээлтэй байха боллоо. Намайг хасаад өг гэсэн юм уу? Эсвэл та нар ингээд сэргээн засах үйлчлэгээ хийгээд энэ хүмүүст бэрхшээлтэй байха болцсон юм уу? Энэ юу болоод энэ 3000 орчим хүн ингээд одоо хөгжлийн бэрхшээлтэй байха болцсон. Энийг тодруулъя. Тэгэд энийгээ та нар төрөлхийн болон алдагдсан чадварын сэргээсэн гэж нэрлэх юм уу? Яаж сэргээсэн? За энэ дээр нэг тодорхой хариулаад та. 2 ям 2 тусцтай. Бакир сайд. За Бакир сайд авах нь 1,000 төлөмжийн төрийн нэр юм байна уу? Бакир сайдыг дуудаарай. Гэр бүл хөдөлмөр 1,000 болон сайд Бакир. За төрийн нэрийг хариулж иж болох уу? Төрийн нэрийн бичиг дарга байна уу? Засгийн газар хэлэх газар дарга сайд алга төрийн нэрийн алга яах вэ? Гүн чи энд илүү чухал ажил явж байгаа өстэй. Тэр бол хүндлэх шалтгаан багт биш. Энэ хөрсөд хариулах уу? Тэ одоо яах юм тэгээд? Эсвэл чуулган зогсоох уу? Орж ихэд хариулж болох уу? Саранчлаг шүү. Дуудуулаад. За тэгээд тэгвэл орж